Байцгаана уу найзуудаа, цасган мэдчилж байна. Өнөөдөр бид мөн л түүхэн гавьяа байгуулсан Монгол угсааны агуу математикч Их Мянгат хэмээх нэрээрээ алдарсан эрхэмтэй танилцах нэ. Шараа Мянгат нь 1692 онд Захар 8 хошууны нэг одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутагт мэндэлжээ. Математикийн шинжлэх ухаанд монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн Суудан Шараа Мянгат тухайн цаг үеийн Монголын нутаг төв хэсэгт Манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр Өвөр Монголын Захрын Шулуун цагаан хошуунд нүүж очин суурьсан Монгол үндэстэн юм. Тэрээр Манжийн хаан ширээнээ дараалан заларсан 3 хаан болох Их Инх Амгалан хаан, Найралт Төв хаан, Тэнгэрийн Тэтгэсэн хааны үед бараг 30-аад жил цаг тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хэрэгтгийг тооцоолон бодох зэрэг ажлыг гүйцэтгэдэг байсан ажээ. Мянгат эрдэмтний математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхийд дахинд шинжилэлт авчирсан. Ялангуяа 1712 онд түүний зохиосон математикийн хуулийн нарийн хуримтлал бүтээлд тоог олох хялбар арга, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 бот бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар Хятад, Япон зэрэг Азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ. Түүний бүтээлүүдээр өрн дахны математикийн ололт амжилт дорн дахинд зохих хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Мянгат эрдэмтэн маань басгүй алдартай одон оромч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хэртэлд, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь түүний бүтээлээс тод харагдана. Монгол үндэстний гарамгай математикч одон оромч газар зүйч зурхаач гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг Хятад, Япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэддэг. Тэрээр 1764 оны хөх бичин жилд насан өөд болжээ. Найзууд та нар минь түүний бичсэн номыг сонирхоод нэг үзээрэй. За, ингээд энэ хүрээд өндөрлж байна. Оо, сайн уу Тонти? Тонти найз маань захидалд дамжууллаа. Бүгдээрээ анхааралтай сонсоод аваарай. Өдрийн минь төргий цасхан ба түүний үзэгч найзуудаа. Өнөөдөр Тонтийн та нарт паркийн аль хэсэгт ямар тоглоом дээр тоглож болох талаар бяцхан зөвлөгөө өгье. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд та нарт зориулсан олон гоё газрууд байдаг. Мэдээж нэгдүгээр тоглоомын талбай, тэнд мазалай гуйсуур, том жижиг савлуур, эргэлддэг дугуй, авирдаг олс гээд төрөл бүрийн тоглоом бий. Ямар ч тоглоом дээр тоглохдоо та нар минь зориултын дагуу ашиглаарай. Дараагийн тоглож болох хэсэг бол скейтбордын талбай. Гэхдээ энд анхаарах зарим чухал зүйлс бий. Хэрвээ скейтбордын талбайд скейт, скутер эсвэл дугуйтай ирсэн бол аюулгүй байдлаа хангаж зориултын хамгаалтын хэрэгсэлтэй тоглоорой. Бас бага насны хүүхдүүд заавал аав ээж том хүнтэй хамт гулгах хэрэгтэй. Цаашлаад паркт маань амгалан зүлэг гэж томоо гихчийн ном ногоон зүлэгт талбай бий. Зөвхөн тэр хэсгийн зүлгэн дээр хүснээрээ амарч сууж тухалж хэвтэх боломжтой. Хөөцөлдөж гүйж гэрээсээ авч ирсэн хавчуургатай талхаа идэн тухалхад тохиромжтой. Харин мод бут ургаж байгаа бусад хашаалсан хэсгүүд дээр гიშгэж явж болохгүй шүү заа юу. Мэдээж паркийн бусад зам талбай бүгд чамд нээлттэй. Хайртай хүмүүс найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөж, ногоон байгууламжтай цэвэрхэн соёлтой зочлоорой. Та нарыгаа өдөр бүр ирэхийг урьж байна. Тонти найзаасан. Засхны хичээл нэвтрүүлгээ 5 гараг бүр 18 цаг 50 минутаас Дрим телевиз болон Дрим телевизийн албан ёсны YouTube хуудасаас хүлээн авч үзээрэй.